За эволют мөрөд түүний шин чанарын тухай авч үзье. За харьцалтын үндсэн хууль ёсоор бол гүдэр гадаргуутай би нэг нөгөөдөө хөдөлгөөнийг дамжуулахын тулд харьцалтын төлөвцөгийг дайруулан татсан ерөнхий нормал шулуун төв хоорондын шулуунтай хавталцахдаа өнцөг хурданд уруу пропорционал эрчмээр хоож авах ёстой. За харьцалтын хууль биелэгддэг гадаргуул тодорхой гадаргуу байхыг эрдэмтэд тогтоосон байна. За эхний гадаргуу болохоор зэрэг бол циклоид гадаргуу. За хоёр дахь гадаргуу болохоор зэрэг эволют гадаргуунууд бол харьцалтын үндсэн хууль биелэгдэх боломжтой тогтоосон байна. За циклоид гадаргуу гэдэг маань болохоор зэрэг шулуун дээгүүр тойргийг гусалтгүй өнхрүүлэх үед за анхны шүрэлцлийн К-гийн зурах тархи тойроор дүрслэгдэх мөрийг бол циклоид гэж нэрлэдэг. За харин тойрог дээгүүр шулууны гусалтгүй өнхрүүлэх үед шүрэлцлийн анхны К-гийн зурах тархи тойрыг бол эволюент мөрий гэж нэрлэдэг. За эволют мөрөө нь бол боловсруулалтын өртөг хямд. За угсралтын өндөр биш нэрвчил шаарддаг. За арааг сольж дамжуулалтын харьцааг солих боломжтой байдлаараа бол техникийн практикт бол өргөн дэлгэр ашиглагддаг. За эволют мөрийн дурын цэгийн байрлалыг туйлын координатын системд бол тодорхойлох боломжтой юм. За гусалтгүй өнхрөлтийн үед бол тойргийн номын урт нь бол за өнхрөгч шулууны эрчимтэй бол тэнцүү байх ёстой. За тухайлх юм бол бид А0 байрал дээр шүрэг шулууны анхны байрлалыг тооцоод за А1 байрал дээр өнхөрч шилжсэн гэж үзвэл А1 байрал дээр өнхөрч шилжсэн гэж үзэх юм бол за А0 А1 номын урт нь бол за өнхрөх шулууны А1 нэг штрих эрчимтэй бол тэнцүү байх ёстой. А1 штрих эрчимтэй бол тэнцүү байх ёстой. За хэрвээ шулуун маань өнхөрч А2 байралд шилжсэн гэж үзвэл А2 байралд шилжсэн гэж үзэх юм бол за А0 А2 номын урт бол за А2 штрих эрчмийн урттай тэнцүү байх ёстой. За өөрөөр хэлбэл энд байгаа номын урт энэ эрчмийн урттай тэнцүү байх ёстой. За гих мэтчлэнгээр АК байрлалд өнхөрч ирсэн гэж үзэх юм бол за гусалтгүй өнхрөлтийн нөхцөл нь А0 АК номын урттай АК штрих эрчмийн урт тэнцүү байх ёстой. За эдгээр цэгүүдийн тархи тойроор зурагдах за мөрөө бол эволют мөрөө байх болно. За туйлын координатын системийн тооллын хийг анхны шүрэлцлийн цэгийг байрлалыг тодорхойлж байгаа. За 0 тэг гэдээ авчих юм бол за тэг А0 та хэмжээгээр тэнцүү R0 Arctos vector тооцвол за К-гийн байрлалыг за за RK радиус вектор за
тооллын эхийн вектортой өнцгөж байгаа төдөө k онцгоор тодорхойлох боломжтой болно. За гусалтгүй өнгөрөлтийн нөхцлөөр эвлэментийн дурын цагийн морилтын радиус бол за байгуулагч тойрог буюу за үндсэн тойрог дээр оршиж байх ёстой болно. За ингээд энэ нөхцөлийг тооцчих юм бол R k радиус вектор нь O A k-та 90 градус өнцгс үүсгэсэн байх бөгөөд за энэ хоёрын хооронд үүсэж байгаа өнцгийг альфа k гэж тэмдэглэе. Альфа k гэж тэмдэглэжээ. За энэ тэмдэглэлийнхээ үр дүнгээр k цэгийн байрлалдах гусалтгүй өнгөртлийн нөхцөлийг тооцвол A0 AK номын урт тэнцүү AK штрих за хэрчмийн урттай тэнцүү байх хэрэгтэй. За саяны байгуулалтынхаа үр дүнгээр энэ нөхцөлийг хэрэг аваад үзчих юм бол за номын уртын хэмжээ гэдэг бол за төдөө k онцг дээр альфа k онцгийг нэвснэ нь RB тэр тэнцүү бөгөөд за O A штрих AK төгсгөн сэтгүүлжнаас AK штрих хэрчмийн уртыг олох юм бол тангас альфа k үржих нь RB-тэй тэнцүү. За тухайн томьёог хуургаад өччих юм бол төдөө k дээр нэмэх нь альфа k тэнцэх нь тангас альфа k-тай тэнцүү болно. За тухайн үнцгийн тангсын утгаас үнцгийн утгыг халсан утгыг инволют функц буюу инволют функц гэж нэрлэж альфа k гэж тэмдэглэдэг. Альфа k гэж тэмдэглэнэ. За тэгвэл дурын k цэг дээрх байрлалыг тодорхойлох тэгштгэл нь бол за O AK штрих A K гурвалжнаас за R B K нь RK за энэ бол косинус альфа k-та тэнцүү. За мөн тангенс альфа k нь бол хасах альфа k буюу инволют функц нь бол энтэй тэнцүү болно. За энэ тэгштгэлийн системийг за эволюцийн туйлын координатын систем дэх тэгштгэл гэж нэрлэдэг. За бид дурын эволюцийн оросч байгаа дурын A за X цэгийн байрлалыг тодорхойлохын тулд мэдээж үндсэн тойргоос бол бидний сонгож авч байгаа зайвал их байх ёстой. Өгөөд за энэ үед бол туйлын координатын системтэй ямар үнцэг үүсгэхийг бол тодорхойлох юм. За бидний өгөгдсөн байгаа радиус бол тэмдэглэх юм бол энэ нь RX радиус вектор байх боломжтой. За тэгвэл дээрх систем төвчлөлөөсөө бид альфа k илэрхийлэх боломжтой. Өөрөөр хэлэх юм бол RB хуваах нь RX. За косинус альфа k гэдэг бол эндээс за альфа k гэдэг үнц бол RK косинус RB хуваах нь RX. За үндсэн тойрог бол бидэнд өгдөн RX бол бидний сонгож авсан радиус. За тэгэх юм бол бид тэгштгэлийн систем дээрээс төдөө k тодорхойлох боломжтой болно. Өөрөөр хэлэх юм бол төдөө k бол инволют функц x-тэй инволют функц буюу тангенс альфа x-с хасах нь
альфа X гэж тодорхойлох юм аа. За энэ байдлаар бид тухайн эвлюэт мөрөн дээр орших цэгүүдийн байрлал үндсийг тодорхойлсноор эвлюэт мөрөө байгуулах боломжтой болж байна.